аймгийн Баян дурсмын хоршоо хөгжүүлэх сан 2025 онд бол 4 хоршоонд 322.7 сая төгрөгийн зээлийг олгосон байгаа. За үүний нэг нь бол Боронт баялаг хоршоо. За Боронт баялаг хоршоо бол ерөнхийдөө үдэ аж ахуйн, мал аж ахуйн гаралтай дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж өөхөн тусаар саван үйлдвэрлэж байгаа ийм хоршоо байгаа. За манай Боронт баялаг хоршооны хувьд болохоор одоо 12 нэр төрлийн хатуу болон шингэн саванг үдэ аж ахуйн гаралтай дайвар бүтээгдэхүүнээр дахин боловсруулад үйлдвэрлэлтэнд оруулдаг. Тэгээ одоо Монгол яг улсын даяар гэх юм бол бид нар 5 аймагт 23 гэрээ салбаруудаар бараа бүтээгдэхүүнүүд маань борлогдож байгаа. За бид нар болохоор Орхон аймгийн бүсийн онцлогооны төв буюу одоо Няран засагтай 3 жилийн хамтын ажиллагааны санамж жижиг байгуулад Орхон аймагт төрсэн бүх одоо няраагуудад манай одоо саванг бэлгэнд өгч байгаа. За дээрээс нь няраа анхны угаалга маань бас эмдэгдэр маань хийгдээд манай саванг маань ашиглаж байгаамаа. Тэгэхээр бид нар одоо нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа ажлаараа дамжуулаад хашилтаа нярaan тоог бууруулах, арсны ашиглалтаа хүүхдийн тоог бууруулах зорилготой ажиллаж байна. Орхон аймгийн Няран тасаг нь 6 сараас хойш Эрдэнэт хотод үйлдвэрлэдэг савангийн үйлдвэртэй хамтран ажиллаж байна. Энэ нь болохоор 100% сүүлний тосон бүтцтэй саван бөгөөд Няран анхны угаалга хийхэд тааламжтай байгаа. Бидний тэмцсэн одоо Боронт баялаг хоршоо маань нийгмийн хариуцлагын хүрээнд одоо Орхон аймгийн энэ бүсийн онцлогын эмчилгээний төвийн одоо Няран засагтай ингээд хамтран ажиллах 3 жилийн гэрээ байгуулсан нь бол одоо бид бүхний ажилд бас нөгөө үр дүнгээ шууд өгч байна гэж харж байна. Тэгэхээр Боронт баялаг хоршооныхаа хамт олонд бас талархлаа илэрхийлье.